Элчин сайдын ажил бол олон хүний хардгаар шагналж харагддаг. Гэхдээ энийг бас хариуцлага, үүрэг, Монгол улсынхаа өрсөлдөх чадварыг олон улсын тавцанд илүү ихээр гаргаж чадах эдийн засгийн боломжийг эх орон руу татах ийм хүндтэй бөгөөд асар хариуцлагатай нэг талаас эмзэг үүрэг гэж харж байгаа. Тэр утгаараа бол протоколд үлдээж би 21 үнээс юм асуухаас илүүтэйгээр зарчмын хэдэн байр суурийг та бүхэнд хэлмээр байна. За гадаад бодлогын үзэл баримтлалын 21-ийн 6 дээр гадаад худалдааг эдийн засгийн өсөлт хүн амын эрэлт хэрэгцээг хангаж чиглүүлж үр ашгийг нь дээшлүүлэх гадаад худалдааны тааламжтай нөхцлүүдийг олох замаар өөрийн бараа үйлчилгээний зах зээлийг тэлэх нөхцөлийг бүрдүүлэх. Энэ үүргийг бол элчин сайдууд маань бол гар бие бүхий л боломжоор дайчилж ахиулахын төлөө явах ёстой. 21-ийн 7 дээр энэ бизнесийн таатай орчныг бүрдүүлж гадаадын шууд хөрөнгө оруулалтыг тэнцвэртэй нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний аж ахуйн нэгж гадаад хөрөнгө оруулах, дэлхийн санхүү хөрөнгийн зах зээлд нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэхэд ирмэлцэх гэж байгаа. Герман жишээлбэл Монголын ингээд харьцааг харахаараа 12 сая долларыг харьцах нь 170 сая долларын харьцаатай байгаа юм. Манайх тэндээс 175 сая долларын импорт хийгээд тэднийх бол манайхаас 12 сая. Тэр энэ тоог яаж хооронд нь ойртуулах вэ гэдэг шиг улс болгон дээр энэ эдийн засгийн харилцаа хөрөнгө оруулалтыг ахиулах дээр анхаармаар байгаа. За дараагийн нэг чухал зүйл нь болохоор энэ орчин үеийн шинжилх ухаан технологийн үндэсний чадварыг сайжруулах, эдийн засгийн нийгмийн хөгжлийг хурцлахад дөхөн үзүүлэх шинжилх ухааны технологийн гадаад харилцааны бодлогын зорилго гэж. Одоо энэ хиймэл оюун бүтээмж маш өөр түвшинд хүрсэн байгаа. Энэ дээр бол бид нар маш тодорхой алхмуудыг хийх заашгүй шаардлагатай. Тийм учраас орон оронд суугаа орон болгоноос ийм боломж болцоонуудыг эрэлхийлэх дээр та бүхэн манаас онцгой анхаараарай гэж хэлмээр байна. За энэ боловсрол 2052 дээр боловсрол эрүүлэнд нийгмийн хамгааллын үйлчилгээг олон улсын жишг шаардлагад ойртуулан сайжруулах энэ тал дээр ахиц дэвшилт хүрсэн улсуудын туршлагыг судалж хэрэгжүүлэхэд дөхөн үзүүлэх гэж байгаа. Манай улсын өрсөлдөх чадварыг унгааж байгаа гол шалтгаануудын нэг бол боловсролын салбарын хүнд нөхцөл байдал шүү дээ. FOS гэж байгууллага үүдэг, Forum of Small States. Тэндээс гаргасан 37 орны судалгаагаар бол 10-аас доош сая хүн амтай улс орнуудын хөгжлийн номер 1 хөдөлгүүр нь юу гэхээр ерөөсөө боловсролын салбарын реформ байдаг. Энийг бас олон улсын харилцаа гадаад бодлоготой гардан хэрэгжүүлж ойртуулах хүмүүсийг нь бол та бүхэн гэж харж байгаа. За энэ гадаад бодлогын үзэл баримтлалын 27-гийн 3 дээр байгаа иргэд гадаадд зорчих эрх зүйн таатай орчин нөхцөл бүрдүүлэхийг ирмэлцэх гэж байгаа. Үүнийг бас гардан хэрэгжүүлэх хүмүүс бол та нар. За нэр дэвшигчдийн донд энтхэг рүү томилогдож байгаа Ловсонжовын Өлзийт гэж энэ хүнийг би танихгүй, гэхдээ энэ хүний аавыг Монголын ард түмэн бас хүндэтгдэг. Бичгийн их хүн Чой Ловсонжов гэж хүн. Энэ хүний хэлсэн үгийг ишс таа хүндээ хэлмээр байна. Хүн чанаргүй хүнд өндөр боловсролыг эзэмшүүлвэл босоо ороолонд алтан шүт хийгээд босохтой адилхан гэж. Мэдээж өндөр мэдлэг боловсролтой дипломат албаны дурчлагтай ч гэсэн та бүхэн байгаа суугаа газар орон болгондоо Монгол хүмүүстэй эх орнууд болно. Еврейчүүдийн актер гэдэг чинь еврей хүн еврей хүндээ эх орон гэж. Монгол хүн монгол хүндээ эх орон байдаг тэр цэг голомтол бол элчин сайдын яам байдаг. Тэр утгаараа бол бүхэл талаар ирмэлзэж хичээж ажиллаарай. Чадвар бол нэмэгдэх хүн, хандлага бол үржигдэх хүн байдаг учраас Монголоо гэсэн халуун сэтгэлээр өргөсөн тангарахтай үнэнч хуулийн хүрээнд эх орныхоо нэр төрийг өндөр төргөж асар хариуцлагатай ажиллаарай гэдгийг та бүхэнд хэлье. Харьцангуй чамбай нэр дэвшигчд орж ирж байна. Тийм учраас Монгол улсын гадаад бодлогын нэг цонх, нэг нүүр царай нь бол та нар шүү гэдгийг хэлмээр байна. Миний хувьд томилтын 4 жилийн хугацаанд Монгол-Францын харилцааг стратегийн түншлэлд төрөх ёстой байна л гэж ойлгож байгаа. Одоогийн байдлаар стратегийн түншлийн харилцаатай Америк нэгдсэн улс, Япон, Герман, Солонгос, Казахстан, Турк, Энтхэг, Итали гээд 8 улс байгаа. Энэ 4 жилийн хугацаанд Монгол-Францын харилцааг энэ 8 улсын түвшинд хүрэх ёстой юм байна. Энийг хийхийн тулд юуны өмнө цөмийн эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, тухайлбал Монгол улсын засгийн газар Орано компани хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг ажил хэрэг болгох, мэдээлэл харилцаа холбооны салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, тухайлбал Францын хөнгөлөлтөө зээлээр Монгол улсын өөрийн холбооны хиймэл дагуулыг хөөрөх ажлыг хийж гүйцэтгүүлэх, Франц улсад сурж байгаа Монгол оюутнуудын мэрэгчлэтнүүдийн тоог нэмэгдүүлэх,
За тавт нь 156 сая долларын хэмжээтэй байгаа жилийн худалдааны эргэлтийг наазах нь 1 тэрбум долларт хүрэх ёстой байна. Энэ ажлыг хийж чадвал Монгол Францын харилцаа стратегийн түншлэлд хүрэх юм байна гэж бодож байгаа. Монгол улсаас Франц улс зохиолч Элчин сайдаар томилогдоод ажиллавал Монгол улсын засгийн газар улсын их хурлаас өгсөн үүрэг даалгавруудыг нэг үржлэн биелүүлэхийн төлөө мэдээж ажиллана. Тэр дундаа Монгол улсын засгийн газар Орано компани хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг хурдан амилуулах, ажил хэрэг болох тал дээр Элчин сайд болон Элчин сайдын яамны хамт олноос шалтгааллах бүхнийг хийж ажиллана. Нарийн ширээний нь бол би одоохондоо сайн мэдэхгүй байна. Батлагдаад Франц улсаас зөвшөөрөл буюу агреман ирсний дараа бүх Элчин сайд нар хоёр талын харилцааны болон хамтын ажиллагааны нарийн ширийн мэдээлэл рүү орж мэдээлэл авч бэлтгэлээ хангадаг. Тэр үед энэ гэрээ хэлцээртэй холбоотой мэдээллийг авч хаана юу явж байгаа юм, хаана юу гацаад байгаа, ямар ажил хийх ёстой юм гэдэг тал дээр бол мэдээлэл баримжаатай болно. Одоогоор бол надаа тийм нарийн мэдээлэл байхгүй байна.